намайг дагдаг, намайг сонсдог, миний бяцлал байнга суудаг хүнээс маань нэг асуулт ирсэн. Гэр бүлийн хоёр л доо эхнэр нөхөр хоёр миний бяцлагд эхнэр нөхөр хоёулаа хамтдаа маш олон удаа суусан. За миний бяцлаглын шав гэж явдаг. За анх 2 жилийн өмнө тэр хоёр маань орж ирээд үзүүлээд надаар амьдралаа кодо тайлуулаад энергийн балансаас шалгуулж байсан. Тухайн үед нөхрийнх нь гарын гол цэгт байдаг те гарын алганы гол цэг нь идэвхтэй хүнийг одоо бусдыг барьж өгөх, эдгэж ангааж өгөх чадвартай байсан учраас түүнийг нь тайлбарлаж өгөөд амьдралын сүнсний даалгаврын тооноос за мөн таны гарын алганы энергийн цэгээс та бусдыг барьж өгөх юм бол илүү одоо эмчилж эдгэж чадах юм байна гэдгийг би тайлбарлаж өгч байсан. Тухайн үед бол над дээр ирэхдээ яг тэр ажлаа хийгээгүй ч гэсэндээ өмнө нь бол нэг хэсэг хийж байгаад орхисон байсан юм байлээ. Тэгээ намайг ингээд амьдралын кодыг тайлбарлаж өгөх үед маш гоё хүлээж аваад нэрэл тийм шүү. Би бол удмын байраачаа манай аав миний өвөө ингээд хүнийг барьж өгдөг байсан юм а гэдгийг надад хэлээд тэгээд барай хийх ажлаа өргөжлүүлэх хийхээр шийдвэр гаргаад одоо хүртэл тэр салбартаа буюу хүн бариад эдгээгээд ангаад явж байгаа. За тэгсэн чинь өнөөдөр надаас эхнэр нь асуусан байна. Юу гэж вэ гэхээр миний нөхөр энэ ажлаа хийхээр хүмүүсийг маш гоё эдгэж анааж бол чадаад байна тий. Бариулсан хүн болгоных нь би энэ ингээд илааршаад илүү одоо дээрдээ сайхан байгаадаа боловч одоо өөрийн дотор тэр ажилдаа дурлах ажилдаа одоо маш гоё аз жаргалтай хандах өөрөө баярлах юм дээрээ жоохон ингээд тийм аз жаргалтай харагдахгүй байна. Нилээн ядарсан хүн барьсны дараа нилээн юм одоо хэцүү байдалтай ингээд байгаад байна. Тэгээ энэ нь одоо сүнсний даалгавар чинь нэзтэй. Сүнсний даалгаврын чинь тооноос энэ зүйл гарч ирсэн шүү дээ. Ингээд сүнсний даалгавар яхаар сүнснээ айгу баярлдаг гээгүү мүү. Яагаад ингээд дургу байна гэж ингээд өөрөө бас нөхөртөө ярилцсан байлээ. Тэрийг надаас суусан байна. За энэний би хариултыг өгөнгөө та нартай бас нэг зүйлийг зөвөр ойлгуулъя гэж бодлоо. За хүн гэдэг бол өөрийн гэсэн бар кодтой гэдэг шиг амьдралын кодтой төрдөг, өөрийн гэсэн энерги эрчимтэй байдаг, өөрийн гэсэн дотоод мэдээлэлтэй байдаг. Үүнийг нь тайлж ойлгуулахаар сүнсний даалгаврын хувьд сүнс нь өөрөө бусдыг эдгээгээд бариад эмчлээд ангаах юм бол маш их баярлах. Тэр нь өөрийнх нь одоо сүнсний хувьд зорилго нь боловч хүн өөрөө 3 биес бүтдэг юм байна. За олон төрлийн бие байж болох ч илүү одоо гол чухал 3 бие байд юм байна гэж би тайлбарладаг. Энэ бол тархин бие, махан бие, сүнсэн бие гэд 3 бие байна. Махан бие маань ч өөр хүсэлтэй, тархин бие буюу бидний ухаан ухамсар энэ төрлийн одоо дурсамж мемори манаас өөр хүсэлтэй, өөр зорилготой. Тэгэхээр ингээд 3 юмыг заавал нэг болохгүй сүнснийхаа даалгаврыг л биелүүлэхээр бүх одоо бие сэтгэлээр аз жаргалтай байх юм шиг ойлгоод байна. Үнэндээ тэгэхэд сүнс нь л баярлдаг. Би өмнө нь маш олон лекцээр хэлжсэн сүнс баярлж байгаа нь тарих баярлж гин гэсэн үг биш. Тарих баярлж байгаа нь махан бие баярлж гин гэсэн үг биш. Энэ гурлаа өөр зүйлээс одоо бүтсэн өөр байдгаалууд учраас өөр зүйл баярлдаг. Жишээ нь би махан биендээ өнөөдөр нэг те одоо гой тос түрхчлээ гэж бодоход миний сүнс баярлахгүй байхгүй. Дотроос өө ямар гой тос түрхчээ биш. Миний махан бие тэрийг уусгаш ингэж авна. Миний тарих магадгүй те зөв юм хийчлээ сонголт зөв байлаа гэж бодож магадгүй. Гэтэл 3 бие гурлаа санал нийлэх үедээ хүн илүү өндөр аз жаргал, илүү өндөр хүчийг мэдэрдэг. Гэтэл 3 биений нэг нь арай өөр зүйл хүсээд нэг нь арай өөр зүйл рүү анхаарал байх үед бол яг энэ хүний асууж байгаа зүйл бол тохиолддог. Юу вэ гэхээр өөрийн сүнсний кодод тайлуулаад сүнсний даалгаврын ажлыг хийж байгаа мөртлөө өөрөө дотроо жоохон аз жаргалгүй ч юм уу, өөрөө жоохон тэр ажлыг хүсэж хийхгүй ч юм уу, эсвэл хийсний дараа жоохон ядрах мэдрэмж аваад байдаг. Энэ бол байж болох асуудал. Яагаад гэвэл хүний бие чинь 3 биетэй шүү дээ, тий. Тэгэхээр гурлаа санал нийлсэн юм дээр л хүн бүрэн аз жаргал мэдрэнүүхээс нэг л зүйл нь сүнсний даалгавраар биелүүлж гин гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр таны тархичин бас өөрийн гэсэн оюуны потенциал, өөрийн гэсэн чадвартай. Тэгэхээр тархиа ашиглаад өөр зүйл бас хийж болно. Махан бие магадгүй хүч чадалтай эрүүл чирэг байж болно, тий. Тэгэхээр махан бие ашиглаад бас өөр ажил хийж болно. Үүнийгээ ингээд хавсаргаад ингээд явах боломжтой байдаг. Хүн гэдэг бол ерөөсө дуусахгүй, дундуршгүй хүчтэй учраас нэг л ажил хийж байгаагаа энэ ингээл болчлоо дуусчлаа миний амьдралын зорилго юм байна гэж боддгоо. Хүний сүнсний даалгавар ч гэсэн тодорхой хугацаатай байдаг. Нэг хугацаанд хийгээд тэгээ сэтгэл ханаад өөрийнхөө өмнөх насны өрийг дарчгаараа тэр хүн за би одоо өөр юу ч хийж болох юм байна. Эсвэл өөрөө дараа нь дотроос нь дараагийн хийх шин дэвшилтэт юмнууд ингээд гарч ирж идэг. Тэгэхээр хүний сүнсний даалгавар гэдэг бол нэг л ингээд энэ ажлыг хийх ёстой байна гэдгээр бол хязгаарлагддаггүй, зогсдоггүй, дахиад өөрийгөө хөгжөөл, дахиад өөртөө ажил, дахиад өөрийнхөө өөр чадварууд дээр ч гэсэндээ ажиллаж иж, хамт хавсарч ажиллаж иж, бүрэн дөрөв өөрийнхөө бүх үе чадлыг ашиглаж бүх илүү аз жаргалтай байх боломжтой байдгаа. Ингээд та нартай амжилт хүсье.